Монгол Улсын засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олох талбайг солилцлоор тогтоолоо. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 9-р сарын 24-ний өдрөөс авч эхэлнэ. Өргөдлөөр олгох талбай мэдээллийг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ашигт малтмалын газрын цахим хуудаснаас авч болно. Төрийн үйлчлэгийг олон нийтэд ил тод хүргэх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгодог боллоо. Цахим дугаар авахаас нэг өдрийн өмнө үйлчлэгээний хураамж 250 мянган төгрөгийг төрийн сан 9,000, 18, тэг 3 тоод дансанд урьдчилан төлсөн байх шаардлагатай. Төлбөрийн баримтын гүйлгээний утга хэсэгт аж ахуйн нэгжийн регистрийн дугаарыг бичнэ. Хэд хэдэн өргөдлийн үйлчлэгээний хураамжийг нэгтгэж төлж болохгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар та цахим дугаар авах зааварчилгааг анхааралтай уншиж танилцсан уу? Өргөдөл гаргагч нь холбогдох мэдээлэлээ үнэн зөв оруулах шаардлагатай бөгөөд хэрэв мэдээлэлээ буруу оруулсан бол таны дугаар хүчингүй болохыг анхаарна уу? Таны оруулсан мэдээллийг нэгтлэн 3 цагийн дараа хариуг имэйлээр илгээнэ. Таны өргөдлийн дугаар олгогдоогүй бол та дахин хандаарай. Хэрэв танд өргөдөл гарах дугаар олгогдсон бол ашигт малтмалын тухай хуульд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө ашигт малтмалын газарт дугаард заасан цагт гаргана. Таны өргөдлийг хүлээн авч ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. Та шаардлагатай мэдээллийг доорх хаягаас болон ашигт малтмалын газраас авна уу?